За хай юу яцгаанда guys. Энэ удаамжлагаар та бүхэнд RAM дээр хэрхэн тоглох талаар үзүүлье. Энэ RAM дээр тоглохдоо ер нь бол одоогоор Terra тоглож байгаа. Terra тоглож байгаа учраас Terra тоглож байгаа хүмүүс дээр энэ туслаа тоглосон дээр. Тэгээд ер нь айлынхаа мэд болон room-ийнхаа юм даа спеллинг харж хэрэгтэй. Айл бол аль нь ингэж зүгтах скил байхгүй учраас ер нь бол нэг бариад авах юм бол зүгтж чадахгүй, гарч чадахгүй өхөн гэсэн үг. Тэгээд ер нь айлынх нь ингээд AU дэмжтэй болохоор хүнтэйгээ жоохон холхон зогсоод нэг нь л дэмж аваад тэгэхээр Франко учраас жоохон юм зүг учраас жоохон ардаа зогсчих хэрэгтэй. Хүн рүү ч аваад ирэх юм бол тавар дээр зогсоод авчихна гэдэг. Айл чинь жоохон тэгээд айсан барилттай байна гэсэн үг. Хүүк чинь байгаа тохиолдолд. Ингээд нэг зингээр хамгаалаад авчихна гэсэн үг. Тэрээ тоглож байхдаа айл болохыг тэрээ тоглож байгаа нөгөө хоёрт туслаа тоглох хэрэгтэй. Нөгөө рандом хүмүүс чинь ямар ч сайн хүн байх юм лээ, муу хүн байх юм лээ. Идэхгүй учраас ер нь бол тэгээд аль болох мэддэг хүндээ туслаад эрлэгээ авсан дээр. Ягаад гэвэл муу хүн байж тараа нэг хүнд туслаад ямар хэрэггүй болох хэрэгтэй. Учраас ер нь бол аль цуг тоглож байгаа хэрэгтэй туслаад тоглосон дээр. Тэгээ ер нь бол айлын жанглийн инфо, айлын мэдийн хоёрын инфо сайн авах хэрэгтэй. Башир орохдоо болгоомжтой хэрэгтэй. Яг бол энэ жуулэн мэлэн байгаа учраас башир ороод баригдаад энэ хоёрт дэмжлүүдэд өгч магадлалтай. Франко яадаг бол нөгөө спорт талдаа танк болохоор айгүй эмзэг. Тэгээ room-ийнх нь одоо энэ инфог нь авах гэдэг айл болох энэ талаар явах хэрэгтэй. Тэгээ ороод ирэх юм ганцаар ороод ирэх юм нэг дээрлэхэд хүүхний шиг хийх шаардлага байхгүй. Ганцаараа тавьсан дээрлэхэд зүгтнгуут нь халдангуут нь татчих авчрах. Тэгэл манай хүн фликер эртээсэн мөртөө ингээд хамаагүй орж байгаа ч байсан. Яг нэгдүгээр ихэл буюу одоо хүүхээ айлынхаа яг явж байгаа чиглэлийг одоо явах гэж байгаа зүйлийг одоо тамглаад хийх хэрэгтэй гэх юм бол болно. Тэгтээ одоо төртөл төрөж байгаа эхний минутын зэргүүд одоо мэж чи амар хэрэгтэй байдаг. Одоо уль төрөхгүй хамгаалалттай учраас айл болох зэргийг ингээд хамгаалаад зэрэг өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол ер нь бол тэгээд төртөл дээр манайх илүү болно л гэсэн үг мэжийн 4 левелтэй. Одоо энэ айлын мэж болон корн харагдахгүй байгаа учраас энтлийн айлны башин байгаа гэсэн. Тэмчрээс башир орохдоо айлуулах болгоомжтой байх. Тэнд эдийн 3-ны явж байна. Тэмчрээс энэ наатлынхаа энэ башнуудыг эзлээд мэж хамгаалах хэрэгтэй гэсэн. Тэгээ хитрхи ороод ирвэл ингээд татаад алчнаа гэсэн. Айлын корн хитрхи ороод ирж байгаа учраас ингээд алдаа гарчихж байгаа. Ингээл корыг алчвал амархан төрдөл авчнаа гэсэн. Хэрвээ манай корыг хитрхи өндөр дэмжлэл бас болчихно л да. Тэмчрээс айлуулах хамгаалсан маягтай. Мэдээж халид ганцаараа чадахгүй учраас ер нь зөвөр өсөв. Хитрхи ганцаар ингэ ороод ирж байгаа учраас ер нь бол ганцаараа хэрэг ингээд шууд аалгээд алчиж байгаа. Одоо ром нь байхгүй учраас энэ айлынхын жангл нь одоо ганцаар нэгс нэгдийнхэн мэжтэй хоёулах нь манайх гуруулаа болохоор илүү гэсэн. Түүнээс дэрлэхэд дэрлэгдсэн болохоор төртөл авцсан. Тэрүүгээр одоо ингээд бафын гусаад авчихсан. Зүйлэнт ингээд хамаагүй ингээд зодтолдоод иж болохгүй. Яг нөгөө лайф стилтэй 3 хэрэг комбат. Стангууд жоохон хол байгаа л татаж өгвөл хол байгаа л ер нь л тиймэрхүү тойлолтой байх хэрэгтэй. Жоохон айсан барилттай. Франкогоос ч хүмүүс нь жоохон айд байхгүй. Хүүхдүүлчихвээ, идүүлчихвээ гэсэн барилт. Тийм учраас жоохон тэргээр айлгаад идэхгүй ч гэсэн айлгаад хүмүүстэй зэрэгээ өгөөд тэгэл яваад хэрэгтэй. Ер нь тэр ленднийх удаад хэрэггүй тэгээд айлынхаа жоохон манжоод ямар нэг бапын татаад эргүүлж оруулаад ингээд цусын ихсгээд таймингдаад ингээд цагийг бараад хэрэгтэй. Тэгэх юм бол танакор ч илүү хурдан харандаа турд ирнэ л гэсэн. Айлын роташн бас удаашрна гэсэн. Бапын хамт удаашрна. Башир орохдоо нэг орох гэж байгаа юм шиг болоод ингээд гарах хэрэгтэй. Тэгэх юм бол яг айлынхаа хүмүүс нь яг ороод ирлээ энэ намайг байхгүй гэдэг тэр башир руугаа скил хийх скил дэвлээд скил наатуулна гэсэн. Ингээд даш скилтэй ярианууд нь ингээд жүүдэн мэлэн одоо 2 дугаар скилрээ л гарна. Тэр хоёроо хэрвээ ингээд утгагүй хийчихэл юм бол шууд өхөн гэсэн. Энд чинь 2 мөрийг алдуулчих юм бол тэгээд болоод явчихлаа. Өөрөмийнх нь ер нь бол тэгээд айлынхаа 5/5 вар дээр ер нь бол нэгнийхээ скилийг ингээд гаргachвал айгүй хэрэгтэй амархан вар болно гэсэн үг. Тэгээ эндээс мапн дээрс одоо харах юм бол айлын одоо мэж гинэ. Айлын хайрт нь одоо манай хүн нэгжихэд таарсаа гарч чадахгүй. Тийм учраас айл болох хүндээ туслаад манай хүн бол энэ башинд байгаа гэдээ орч зэргүүр орч чадахгүй. Тийм учраас айл болох тохиолдолд эндээ туслаад одоо
Игдэг голын дээр тусалж байгаа гэж мэдээ орхиж болохгүй мэдээсэн зэрэг ирж байгаа учраас одоо энэ ч жоохон байжгаад мэдээхэн зэрэг очиж авах хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. Тэрээс одоо энэ дээр жаад би кук алдчихлаа. Ягаад нэш орсон байх юм бол ер нь л их хүмүүс одоо тавар хамгаалж очиж байгаа. Тийм учраас ер нь энэ башинд нь хатаад байж байгаа гэсэн. Хүрээ тэнд нь хүрээд ирэх юм бол идлээ нөгөө танайхан орж ирээд араас нь ална гэсэн. Гэтэ танк манкан ороод ирэнгүүт нь шууд идээд байх шаардлага байхгүй. Ардлаас нь дэмэж нэгэ чамаа аачна гэсэн. Шууд ингээд kill assist ихтэй байгаа үед одоо юуг авч хэрэгтэй. Яагаад гэжтэй ер нь бол assist юм kill-д оролцсон гоо та шууд ultimate skill-ээ хурдан шүүлдэг. Энийг авч хэрэгтэй. Дараа нь метр транч авах хэрэгтэй. Яагаад гэвэл нөгөө идэнгүүт нь хүмүүс чамайг стандарт аль болох тим нөлөөлөхгүйгээр идээд хүмүүстэй барьж өгөх талаар. Энэ харсан ч л одоо ганцхан юм даш скиллтэй зүгтах скиллтэй айфон болтой мискил ингэ үршихгүй хийж юм бол тэгээд шууд ухах гэсэн. Тийм учраас тэгээд ямар ч уцдах боломжгүй учраас ингээд хажууд нь жоохон ингээд дабаас юм байна. Тэгэлээд байгаа. Тэгээд мапа яг сайн харагтай. Одоо айл хоёр бол харагдахгүй байж байгаа учраас мэддээ жоохон ухарсан байралтай тавьна гэсэн. Хамаагүй идэж болохгүй. Ажигаас нөгөө хүмүүс нураад ирэх юм бол манай хүмүүсийг алчна гэсэн. Чинийг мэддээ артлаас нь танд дэмэж ороод ирэнгүүт нөгөө хүмүүс танад дэмэж чинь стандарт аалаа хичвэл ямар ч хэрэггүй тэгээ вараа. Тийм учраас аль болох хоёр сайдын хэрэг лендэ байх юм бол урагшлаа байлж болно. Ингээд илүү таага учраас аль болох. Тэгээ байх харагдахгүй байх юм бол энд байж магадгүй юм, тэнд байж магадгүй юм да гэсэн байралтай байна. Тэгээд иймэрхүү байралтай үеийг дэмэж нь хажууд нь байгаа үед аль болох дэмэж дийлэрийг идэх хэрэгтэй. Хэрвээ винтер транч авчих юм бол тэгээд идэл транчаа дарангуут нь ямар ч тэгээд гарах боломжгүй айлын. Тэгээд танаа дэмжлээд алчихна гэсэн үг. Тэгэхээр айгу лэнүүдээ сайн харах хэрэгтэй. Одоо энэ хоёр талын лэн бол яг тэнцүү явж байна. Мэд дээр танаа максимайз нь жоохон дэрлэхэд байна. Одоо харах юм бол одоо энэ цогтох скиллээ хийжтэй. Идэх шаардлага байхгүй жишээ нь. Одоо тэр максимум доотлын лэнийг илүү болгож гаргаж чинь. Тийм учраас доотлын лэнийг илүү болох хэрэгтэй. Дээр бас нэлээд зэрэг байна. Дээдлээ илүү галах хэрэгтэй. Одоо мэдээс одоо айл руу нэрж байгаа гэх мэт. Сая бол хүүхгөө бол харитыг 2 дахь самд нь хийн гэж жоох урагшлуудад алдлаа гэх юм мэтчлээ. Ингээд иймэрхүү баш машууд руу ингээд айлыг харагдахгүй гол ингээд шигтэй ингээд шийдэх хэрэгтэй. Харитыг 2 харагдаад байгааз одоо манай мэдээр харагдаж байгаа ч харит одоо орж ирээд энийг ална гэсэн мэлтэй баш нь ингээд ороод авчаад. Тийм учраас энэ рүү орж магадгүй даа гэх юм тэгэхээр нагсан хүүх хийгээд алчиж байгаа. Иймэрхүү. Баш руу яг орж байгаа юм шиг гарангуут нь ингээд хүмүүс скил алдаад байгаа шүү дээ. Тийм учраас энэ хүн ингээд өөрсдөө скил алдаад байгаа. Одоо энэ дашгүй гэсэн үг. Руу ороод алах юм бол зөвхөн боломж ямар ч боломжгүй гэсэн. Одоо энэ хоёроо хийх гэж байгаа. Хоёрын хэнгүүт нь очиод хүүхдэд алчих юм бол энэ тэгээд өгнө гэсэн. Ингээд ром ганцаараа ингээд цөмрөөд ороод ирэх юм бол ингээд алчих хэрэгтэй юм байна. Аа энэ хүүхдэд барьж авах гэж байгаа бас миний алдаа чинь. Анаа шаалж чинь. Тоглонгой манайхаа ер нь нэг мапасаа хайхтай доор төлж юм. Тааварт ингээд идчихэж болно. Идээд таранчтай байгаа юм чинь яг нэг дэмэж юм бодчихно. За ингээд алаад дингүүтээ шууд бутлаараа бүшлэх хэрэгтэй. Дээгүүрээ бүшлээд голоор бүшлээд айлгын дөрөнгөт нөгөө лорд авчна гэсэн. Дөнгөт нь роми хийх зүйл нь болохоор ер нь машинуудад чеклээд аюулгүй лорд авах хэрэгтэй. Мэдээж айлын хүн жангалж явал жангалынх нь авахурд нь удаа шиглээд ингээд яваад байгаа хэрэгтэй. Сая бол ингээд хүндээ туслах гэхээр наа хүн чинь одоо бапанда таталтаад ингээд чадахгүй байгаа шүү дээ. Ингээд харитыг хүний хамгаалахын тулд ингээд өлтгөөж гэсэн харитыг ингээд айлгаад чиг идэлж байгаа юм шиг болонгот харит ингээд танаа өнөрч дайрах юм одоо цаашаа гэж бодож байгаа. Энэ зэрэг ер нь одоо нэгэндээ холбоогүй байх юм бол ингээд скиллтэй юм шиг ингээд явж байгаа нэг хүмүүс найгаад байгаа шүү. Тийм учраас нэг идэхгүй ч гэсэн идэх гэж байгаа юм шиг дүүрсгээд ингээд хүмүүсээ айлгаад хамгаалж бас зоондж болно. Гэлэнүүд ер нь харах хэрэгтэй ингээд. Одоо лорч дээгүүр явж ин хитрхи ингээд орчих болохгүй. Лорд авдаг хэрэг ингээд максимум 8 байх юм бол дээдл рүү ингээд жоохон төгөх юм байна да. Тийм хүн гараад ирэх юм гэж ална гэсэн барилттай юм асуу. Тэгээд дээгүүр чин лорд яваад айл нь ихэнх нөхцөн байх юм бол дооруугаал сэргээд түрээд дээгүүр доогуур ингээд хамт хүчлээд 3 дэн рүү хүчлээд хажина гэсэн.
тэгжижил ер нь хожихгүй бол билет гарах юм бол тэгээд хоёр рандомч ямар ч хүмүүс байх юм бол ер нь хэцүү. Тийм учраас айлуулах бүшлээд илүү болох хэрэгтэй. Бүшлээд илүү болоод цэргээ томрохсны ямар хэрэгтэй байх юм бол ер нь бол хоёр хороо цэрэг хооронд болох юм бол аль том цэрэг нь л дийлнэ гэсэн. Тийм учраас тэр цэрэг нь ингээд дийлээд дараагийн цэрэгтэй уулзраад байлж жангууд араас нь танаа хороо цэрэг чинь тагт нэмэгдээд хоёр хороо цэрэг болно гэсэн. Өмнөх цэрэг чинь яг хоёр нь үхэд нэг катапул 8 байлаа гэхэд тэр нэлийн хүчтэй хороо цэрэг болно гэсэн. Ер нь бол нэг таврыг бол авчдаг. Тийм учраас тэрийг цэвэрлэх гэж нэг хүн явна гэсэн. Нэг хүн явна гэхээр ер нь бол мэдээрээ байлдаж яхад ер нь айлын хүн давууртаа болно гэсэн. Тэгэхээр ер нь бол хүний давууга тэгж илүү гаргана гэсэн. Эсвэл ганцаар очиод тэр цэрэг цэвэрлэж байгаа хүнийг алж болно. Гэх жишээ нэ ер нь бол. Тэгээд ер нь бол ингээд уушаа гараад импаваа тоглож хэрэгтэй. Айлынхныгаа ингээд хамгаалуулахгүй лай болоод ингээд тоглоно гэсэн. Ер нь бол тэгээд манайх илүү байгаа учраас дээгүүр бүшлээ гэж удаад одоо цэрэгээ авчаад дээддийн таврыг авъя гэсэн бодолтой учраас цэрэг авах гээд байгаа шүү манайх. Тэгээ аль болох дутуу байх юм бол хүмүүстэй очиж туслах хэрэгтэй л дээ. My race. Unstoppable. Shut down. Where did the Bifrost take me? Манайх ер нь ингэж энэ марксмен шиг хамаагүй сүмэрч орж болохгүй гэсэн үг. Ингээд хоёр талаараа бүслүүлж мэддээр нь одоо хүн ингээд бүшлээ тоглож явах чинь одоо ингээд сааталт нь лордын трүүгээр бас хүмүүс нь явж байхад одоо ганцаараа түрээд одоо бүли бохоо нь орж болохгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд саяны харсан бол ер нь бол Жулиан ингээд зодоод байгаа шүү дээ. Үлтээ ихгүй хүмүүсээ хөдөж гинэ гэсэн үг. Хүмүүсээ хол ингээд ер нь ямар шаардлага байна. Аль болох тийм ингээд цаг ороод хүмүүсээ эртэл байж байгаад энгөт нь шууд идэх хэрэгтэй гэсэн. Хүмүүстэй барьж өгч байгаа гэсэн. Харитыг ер нь бол одоо батны алыг бол ер нь бол идэх байгаа. Ер нь идэх скил байхгүй үед бол перитрийн бариад бас алж болно. Бусад үед бол нэг байлдаад хэрэг байхгүй. Тийм учраас аль бол харит байгаа үед харитын тал руу очиод ингээ ид чинь ингээ айлгаад байх хэрэгтэй. Ингээ шүүд. Тэгээ айлынхын цогөл үлдсэн болохоор аль бүшлээ точиж гэдэг одоо бүрд бүшилж байгаа. Одоо гэхдээ тань хоёр юм нэг ч надад лордж байгаа учраас хүн нэг жоохон цөөхөнтэй гэж бодох хэрэгтэй, нэг жоохон сэт барилттай байлдах хэрэгтэй. Их ороо задтаад шаардлага байхгүй. Одоо скил хөдлөлтөд хүндээ ингэж татж өгöd стандарт явж байна л гэсэн. Ер нь бол тэгээ алаас ингээ хараа байж байхдаа айлтын жоохон ингээ чамаас айсан барилт болдог. Датуулчвал яана эстлээ гэсэн хамаагүй орж ирэх байна л. Тийм учраас зүгээр гэсэн хамаагүй ороод ингэх юм бол айлынхан нь энэ ороод ирлээ алчи юм харангаа гэдэг алч. Арта байж байгаа нь айлтаа ер нь бол жоохон бэмбэ өгж байна л гэсэн. Хөвгөө очих юм жоохон ухрах хэрэгтэй. Айлч хөвгөө очих юм чам за энэ хөвгөө очтой гэж жоохон зоригтой болчихсон шүү. Хөвгөө онохгүй байх юм бол ер нь бол хүнийхээ ард байх хэрэгтэй. Хөвгөөнийхээ рейнжинд байж байгаад хүн рүү чинь айлын хөрөө ороод ирэх юм бол хөвгөлчихнэ гэсэн. Хүн рүүгээ чиглүүлж байгаад дарчих юм бол айлын хөрөө чинь одоо танай хүн рүү орж иж юм ба та чиний хөвгөнд ороод хөвглэгдэнэ л гэсэн үг ер нь бол амархан. Тэгэхгүй хүүхгээ хийд юм хийгээд байх юм бол ер нь хүүхгөө олчих юм бол чамаас хүмүүс айхгүй гэсэн. За энэ хүүхгөө олчлаа одоо жоохон дайрч тоглоё гэх юм болчихлоо. Яг хүмүүс чинь одоо стандангууд нь тэрийг энэ хаараас хүүхгээ хийх боломж байсан. Жишээлбэл саяны гүнийвэрэ нэгдэнгүүт нь стандангууд яс хүүхгët нь айсад бридри очиж мөргөөд эсвэл татхооронд нь хүүхгët нь гэх мэт. За дараагийн бичлэгээр уулзалтаа баяртай манай хаан лайк болон шеэр дараарай.